Анх 1997 онд Лувсан мандангийн мэндэлсний 65 жил явагдах тохиолдуулан түүний хамтран зүтгэж явсан найз нөхөд Шагнар үр хүүхдүүд нь Лувсан мандангийн сан байгуулж байсан эдүүгээ Монголын урлаг сүлжээний салбарын хөгжилд хувь нэмэр оруулах шин залуу уран бүтээлчдийг бодиттой дэмжиж чаддаг томоохон байгууллагуудын нэг болоод байна. Үндэсний урлаг соёлыг хөгжүүлэх, уг салбарт шинжилэл хийн орчин үеийн гоо сайхан технологи олдыг нэвтрүүлэх үүсд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчийг дэмжиж урамшуулах, цаашдын уран бүтээл хийх урмыг бэлгэлэх зорилгоор анх 2005 онд Лувсан мандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналыг олгохоор болж байжээ. Монголчууд бидний агуу их дэлхийд мөрөө өрдөж байгаа зүйл бол оюуны их соёл тийм ээ. Тэгэхээр энэ авиас бэлэг гэдэг бол үнэхээр Монгол улсыг тийм ээ өдөө зэрэгтэй хамт авч явсан, цаашдаа авч явна. Тэгээ авиасыг дэмжинэ гэдэг бол тэр авиастай хүмүүсийг дэмжих асуудал шүү дээ тийм ээ. Тэгээ энэ шагнал бол энэ төрлөө энэ салбараараа анхных ер нь бол шагналынхаа хэмжээ энэ бүх зүйлээрээ бол үнэхээр уран бүтээлчтэй авиаснуудад нэг бодтой нэг дэм болчих, тусцаа үзүүлчих тийм ээ. Тэднийг уран зургийг нэмэгдүүлэх ийм л шагнал болохыг ирмэлдсэн. Цаашдаа ч гэсэн энэ талаар бол улам өндөр шин төвшөнд гаргаж ажиллах ийм болцоо байгаа. Ялангуяа их жил бол ингээд манай аавын 85 насны ойн жил байгаа тийм ээ. Тэгээ энэ жилд бол бид нар их зүйлд энэ санд хамтарч байгаа бүх байгууллага нийгмийн соёл урлагийн зөвлөгчнүүдтэй хамтарч олон зүйлийг бодож байгаа. Нийт дэвшиг бол энэ маш олон талаас олон нийт дэвшилтүүд орж ирнэ. Тэгээд шийдвэрийг бол сангийн удирдах зөвлөл өмнө шагнал авч ирсэн шагналтнуудынхаа оролцоотой өөрөөр хэлбэл энэ төвшнгөө тийм ээ ингээ хадгалж үнэхээр хүн болгон үнэхээр нүдээ олжээ гэдэг тийм ээ энэ талыг бол баталгаажуулахад бол үнэхээр өмнөх шагналтнуудын үүрэг орол маш их байдаг. Удирдах зөвлөлийн үүрэг орол хвээ тэгээд өнөөдрийн хүртэл ер нь шагналтнууд бол үнэхээр Монгол улсаа Монголын ард түмнээ төлөөсөн асар их уран зориг авч асар их сайхан бүтээл тойрож олон улсын төвшөнд бол том уралдаан тэмцээнүүдэд ялж төгөлж тийм ээ шагналт байр эзэж үнэхээр удирдах зөвлөлийн шийдвэр бол мэрэгэн байсан би их баяртай байдаг. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 7 уран бүтээлч уг нэр хүндтэй эрхэм шагналыг хүртэж байсан бөгөөд уран баримлч Дэнзэн, Толь зүйч Амар санаа, яруу найрагч Бавуугийн Лавг сүрэн, жүжигчин Сосор баран болон дөөрийн дуучин Амар төвшин, бүжигдэглээч Энх гэрэл зэрэг төрөл бүрийн соён гээгэрүүлэх салбарын 7 уран бүтээлчид уг шагналын эзэд болоод байгаажээ. Харин энэ жилийн гоо зүйн дээд шагналын эзнэр дэлхийн сонгодог хөгжмийг үндэсний өв соёлын уламжлалтай хослуулан уран бүтээлээ тойрвож тэр нь улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд үнэлэгдэж нэрэн цуурайтаж яваа залуу хөгжмийн зохиолч Үлзий баяр тодорч шагналаа гадаж авлаа. Тэрээр соёл урлагийн их сургуулийн хөгжмийн онолын тэнхимд багш Монгол улсын филармонд хөгжмийн зохиолчоор ажилладаг байна. Хөгжмийн урлагаас тундаа хөгжмийн зохиолчдоос хамгаалсан би бас төрлийн талхалтай байна. Энэ шагналыг одоо бүтээсэн гэж өгч байгаа энэ Лувсан мандангийн сангийн удирдах зөвлөл баярлалаа гэж хэлье. За энэ шагналыг бол миний хийсэн бүтээсэн уран за ирээдүйд хийх бол итгэл найдвар болгож өгч байна гэж ойлголоо. Би хичээх болно баярлалаа. За хамгийн ойрын бол энэ 10 сарын 29-нд Монгол улсын филармонд Алтан намар хөгжмийн наадмын хаалт болно. Тэн дээр бол миний хоёр шинэ бүтээл тоглогдно. Нэг нь 280 зүг зураг алт тэрэг симфони зураглал, нэг нь Ахуу ятаг Алтай ятган зориулсан концерт. Энэ хоёр бүтээлийг сонсч болно. За мөн YouTube дээр Шин цог гэний гэдэг морин хурч. Тэр бол миний бас олон концертыг тоглосон байгаа морин хорын. Тэрнийг үзэж болно. За миний Facebook хаягаар одоо миний бүтээлүүдээс бас ороод сонирхож болно. Уран бүтээлчний хувьд бол одоо уран бүтээлээ төрөх онгод гэдэг бол хамгийн чухал гэдэг. Таны хувьд одоо уран бүтээлээ төрөх онготой юунаас авт юм бэ? Ер нь бол сэтгэл санаа хамгийн тайван байх үедэл угаасаа одоо хөгжим зохиолын төлөө байдаг учраас тэр бол дагаж явж идэг. Хөгжмийн зохиолч Шатрын Үлзий баяр нь Ноён хотод Данзар авжаагийн нутаг Дорногов аймгийн Мандах сумд төрсөн 31 настай залуу хөгжмийн зохиолч тэрээр олон улсын хэмжээний томоохон 5 уралдаан, дотоодын олон уралдаанд тэргүүлж 2 бүжгийн хөгжим, 3 уран сайхны киноны хөгжим, бүжгийн жүжиг болон дуулалт жүжигийн хөгжмийн зохиол, дан хөгжмийн 15 гаруй бүтээл дээр тойрвоод байгаажээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Лувсан Вандан сангийн тэргүүн Лувсан Вандангийн болд хоёрыг, Улсын их хурлын гишүүн Лувсан Вандангийн болд, гоо зүүн дээд шагналын эзэн төрийн шагналд Монгол Улсын гавь жүжигчин Сосор Барам, 2014 оны гоо зүүн дээд шагналын эзэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Энх Гэрэл нар болон Лувсан Вандан сангийн хамт олон нар оролцлоо. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж Улсын их хурлын гишүүн Лувсан Вандангийн болд хэлсэн үгэндээ урлаг соёлын салбар төдийгүй гоо зүү гэдэг санхүүгийн хэрэгцээтэй шууд хамааралтай байдаг тул шинэ залуу чадварлаг уран бүтээлчдтэй уг асуудлыг шийдвэрлэхэд нь багц болтугай түлхэж болж байгаа гэдгийг цохон дурдсан юм а. Бүтээлч болсон, бүтээлээ тойрож байсан цаг үед бидний уран бүтээлийг ивж зөвхөн надад биш тийм үү, Монголын алдартай уран бүтээлчдэд Жанцсан нуруугаа, хөгжмийн зохиолч, Лувсан шаруугаа, Норов Банзадгаа, Балетын нараа ханд гэсэн дөндөө олон хүний нэр хөвөрнө. Тийм тэгээд энэ бол оюун санааны ертөнцийн том хөрөнгө оруулалт хийж байгаа. Дээрээс нь тэр оюун санааны ертөнцийг улам өөгшүүлэн дэмжиж бүтээл тойруулан дэлхийн зэндараа ортуулахад бүр дүшиг болж байгаа. Ийм шагнал. Тэгээ энэ удаагийн шагнал бол их онцгой байна л да. Оюун дашгын нутагт Данзан Аравжагийн нутгийн хүү, Годорнговын Мандах сумын одоо хүү хөгжмийн зохиолч Шатрын Үлзий баяр өнөөдөр 38 сурч байгаа энэ залуу маш олон сайхан содон сонин бүтээлүүдийг тойрогсноор авч байна. Монголын хөгжмийн зохиолчлоос хамгийн анх энэ гоо зүүн дээд шагналыг авч байгаа ялгаатай. Тийм. Тэгээ миний бие бол энэ өдөрт зөвлөлтөнд багтаж явдаг 3 дахь удаагийн шагналын бишин сааны дүрээр авсан. Тэгээд энэ шагнал эдийн засгийн том гүшүүр өгдөг 10 сая төгрөг дардаг. Цом нь бол ийм хүний нүдний балбараар хийсэн юм цомтой. Тэгээд цаад би философийн юу гэж ойлгоно гэхээр хүний уурга тарих оюун бодол санаа бол хөгжөлтөө нүдээр илэрч байдаг. Нүдээр юу бодож байгааг нь харагдаж байдаг учраас нүд бол хүний сэтгэлийн тал шүү дээ. Тийм гоо сайхны агуулгаараа хүртэл энэ шагналын цом өгж байгаа өгөөжийг их томоор бодож хийсэн. Ийм байдаг. Сонмын Лувсан Вандан нь 1932 онд Баянгор аймгийн Бог цомонд төрсөн Монгол улс үндэстнээ соёнгийг гэрүүлэх, үндэсний өв соёлыг хамгаалан түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн болон сонгодог урлагийн хөгжилд өөрийн бүхий л амьдралаа зориулсан Монголын анхны гоо зүүч эрдэмт юм а. Лувсан Вандангийн санаа нь уран бүтээлчд оюутнуудад тэтгэлэг олгох, сургуулиудын анги танхимыг төгсжүүлэх, урлагийн байгууллагуудыг төгсжүүлэх, төслүүд хэрэгжүүлэх гэх мэт олон талт төлбөрөөр соёл гоо зүүн салбарт хувь нэмрээ оруулж байна. Анх 1999 оноос эхлэн уран бүтээлчд болон оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн ба үүнд төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ, Шарвын Сүрэнжав, Баавгийн Лавг Сүрэн, нэрт зохиолч Бааст, Тангадын Галсан, төрийн шагналт дуучин Норов Банзад нар багтаж байжээ. За 2014 оны 1 сарын 14-ний өдөр яг одоо энэ сайхан танхимд би гоо зүүн дээд шагналыг хүртсэн. Одоо яг эргээд тэр сайхан мөч эргэж дурсагдчихэв. Тэр үед надад энэ шагналыг өгнө гэж хэлээгүй, зүгээр тоглолтод одоо орноо гэд тэгээд ингээ 90 гутаа гинттэй ийм шагнал аваад бүр үнэхээр сэтгэл маш их хөдөлж бүр гайхах, баярлах, бүр юм зэрэгцэжсэн юм сайхан өдөр эргээд дурсагдчихэв юм л да. Манай Үлзий баяр хөгжмийн зохиолч бол өөрөө одоо маш их сая хэллээ шүү дээ. Манай сураар найруулагч. Тэгэхээр энэ шагналын эзэн үнэхээр юм. Дээрээс нь бид нар одоо битээр бас хамтраад одоо үндэсний бүжгийг медиа урлаг тэгээд хөгжмийн бүтээлийг одоо сурчин цагийн тэгсэн хэрний үндэсний хэлбэртэй оруулсан ийм бүтээлийг бас 4 улирал нэртэйгээр соёл урлагийн их сургуулийн одоо сургуулиас зохион байгуулагдсан олон улсын бүтээч үйлдвэрлэлийн одоо симфозиум дээр одоо бид нар бүтээлийг хөрвүүлж явах үед энэ одоо уран бүтээлчтэй илүү их ойр дотн болж энэ хүнтэй хамтарсан бүтээл хийхэд бол үнэхээр маш их одоо зүйлийг бас өшөө илүү их сурч энэ хүнийг хүндэлсэн тэр сэтгэл бол нэмэгдэжсэн. Тэгээд энэ бол яалж явахгүй эзний болсон юм сайхан шагнал боллоо гэж миний хувьд бол бодож байна. Эх орныхоо үндэсний өв соёлыг судлан байж өгч түгээн таниулж байсан Лувсан Вандангийн их үлсийн түүжээ одоо ч үр хүүхэд шавнараар нь дамжин хөрсөөр цаашдын урлаг соёл гоо зүүн ертөнцид итгэл дүүрэн уран бүтээл төрөх итгэлийг залууст өгсөөр байна.